Би ажлын 7 хоног өглөө бүр 5 зэрсэн. Ихэнх тэр бомб нуу CEO-нор бүгд л өглөө эрт босох зөвлөдөг. Тэгэхээр өглөө 5-д босохын даваа талууд нь яг юу юм бэ? Нэгт урд цэцүүлэх цаг гэсэн. Өглөө эрт нам гом анхаар сонирхол зөвсгөө өдөртөө бэлтгэх хангалттай цаг хугацаа орон зайг бэлгэлнэ. Хоёрт дасгал хөдөлгөөн хийх цаг гарна. Өглөө дасгал хөдөлгөөн хийснээр аж аргалын гормон эндорфины тусламжтайгаар сэтгэл санааны байдалд ажиллана. Гуравт замын хөдөлгөөнд бага хугацаа зарцуулна. Эрт басан хүмүүсийн хувьд замын хөдөлгөөний ачаал багасч стрессийн түвшин буурснаар эрүүл мэнд сайжирна. Дөрөвт эрт басан нь нойрны чанар эрүүл мэндэд сайн нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон. Тавт эрүүл арьс. Эрт цагийн хуваарийн дагуу тогтмол чанартай унтах нь эсийн нөхөн төлжиж сэргэлтийг дэвшлэх замаар арьсны эрүүл мэндийг сайжруулдаг. Гэхдээ үнэхээр ийм даваа талуудтай юу? Энэ нь бодиттой бөгөөд доктортой байж чадах болов уу гэдгийг энэ 7 хоног туршиж үзхийг хүслээ. Өглөө 5 цагт босох нь таныг өмнөхөөсөө илүү бүтээмжтэй болгодог. Хамтаа олж мэдцгээе. Өнөөдөр бол нэгдэх өдөр одоо 7 цаг болж байна. За тэгээд дөнгөж сая дасгал хийчээд ороод ирлээ. За тэгээд одоо муурнуудаа хооллоод уссандаа орчоод тэгээд маргааш өмсөх хувцснуудаа бэлдээд ер нь ямар хувнууд хийх юмнуудаа бичиж тавьчаад за тэгээд 8:30-аас өмнө аль болох эрт орондоо орё гэж бодож байна. Тэгээд мэдээж эрт босохын тулд өмнөх арай эрт орондоо орчиж бас өглөө яг цагтаа босох байх. За тэгээд ямар тач явж муурнуудаа хоолцгоё. Always ends the same when it was me and you. But every time I meet somebody new, it's like deja vu. I swear they sound the same. It's like they're on my skin. Alexa, stop. За өглөөний мэнд одоо цаг 5:35 болчихно. Уг нь 5:20 гарах хэрэгтэй байсан. Тэгээд манай муур нэлээ эргэлээд бараг 10 минут жонго эргэлүүлж хөвцөр нэлээ оройтчлаа. Одоо төлөө өглөөний цаг уугаа жимрээ явцгаая. It's like they're on my skin. Every word they say sounds just like him. And it goes like this. You get in your car and you'll need to kiss me. We'll talk for hours and night on the backseat. За одоо болохоор цаг ер нь бол 8 өнгөрөөд явж гин. За тэгээд гэртээ бол би 7 өнгөрөөгд ирсэн. За эхний өдрийн хувьд бол өглөө босоод нэлээд гадаа харанхуй хөтөн байсан. Тэгээд Австрали улсад одоо өвөл олж байгаа болохоор өглөө нар бол 6:30 40 үед явж байгаа. За тэгээд жимээс гараад ирсэн чи гадаа гой нар мандцсан бараг үүлхүү лаахан болсон. Тэгээд хурж ирэнгүүтээ муурнуудтайгаа арийнхаа бэкярданд гараад жоохон салхилсан. Тэгээд өөрийнхөө хэдийн имэйл хувийнхаа юмнуудыг харж агаад тэгээд одоо болохоор 9 цагаас ажил эхэлнэ. Энэ 7 хоногийн хувьд бол 7 хоног жонгоо гэрээс ажиллана. Тэгээд ажил бол яг 9 цагаас ирэхэд хийж эхэлнэ. Тэгээд манай ажлын хувьд болохоор яг нэг тийм тогтсон цаг байхгүй. Зарим хүмүүс 8-аас 8:30-аас 9-оос 9:30 бүр зарим нь бол 10-аас эхэлдэг. Тэгээд миний хувьд бол ерөөхдөө нэг 9 юм уу 9:30-аас их хвчлээ эхэлдэг. Тэгээд энэ 7 хоног бол 9-оос эхлээд явъя гэж бодож байна. Тэгээд эртхэн ажлаа эхлээд эртхэн дуусгачулаас надад өөрт цаг гарна. Эхний өдрийн хувьд бол өглөө босоход ямар нэг асуудал байсангүй. Тэгээд нэлээд тогтолтойсэн болохоор ер нь бол тэрийгээ дагаад айгу амархан сэрцэн. Тэгээд шүн гэхдээ бол сайн унтаж чадаагүй өчтөр өвн харцангуй эрт орондоо орсон ч гэсэн нэлээд хөргөөсөр агаад тэгээд шүн бас манай муур намайг жоохон сэрээгээд тэгээд сайн бол унтаж чадсангүй. За тэгээд өнөөдөр орой бол дор хаяж 8 цагт орондоо ороод эртхэн амрахгүй бол маргааш нөгөө өдрөөс ер нь жоохон хэцүү болж магадгүй. Тэгээд миний хувьд бол яг энэ чаналын үеэр бол яг хэдхэн цагийн ойртой өөрийгөө бүр ингэж хэтэрхий өвжилж бол ямаргүй байна. Тэгээд айл болох яг ирүүлээ авах хэвээр нойроо яг аваад эрч хүчтэйгээр ер нь бол энэ 7 хоногийг өнгөрөмөр байгаа учраас дандаа 8-д орондоо ороод 8:30-аас ер нь бол унтъя гэж бодож байна. Миний хувьд болохоор яг өмнө нь өглөөр нь бол эрт босдог байсан нэг хэсэг. Тэгээд тэр үед болохоор миний ажилдаг газар ер нь 5-аас заримдаа өглөө 7-оос эхэлдэг. Ажиллаж явахаас өмнө найз залуутаа дандаа жим ордог байсан. Тэгээд өглөө 3 цагт заримдаа 4 цагт ер нь бол дандаа жим ордог. Нилээн дадал болсон. Тэгээ явж агаад нөөж бараад дээрэс нь ковид би бас тасаад тэгээд дасгал хөдөлгөөн хийж байгаа хүндрэлтэй байсан нэг хэсэг. Жимд явахаа ер нь бол бүр зогсоосон байж байгаа. Сая 7 хоногийн өмнөөс яг жимтэйгээр ажил харсны дараагаар орой жимд бол явж гэсэн. Гэхдээ орой явангууд хурж ирээд муурнуудаа хооллоод өөртөө бас хооллоод бас цасанд ороод ингээ байж итл айгүй хурдан цаг өнгөрөөд унтах цаг болчиходсэн. Тэгээд өөрт юу цаг гарахгүй. Энэ чаленжийн үеэр бол тэ өглөө босонгууд надаа хэр байна. Тэгээд өөрт илүү их цаг гарах нь уу? Тэр тал дээр бас яг ямар хөө байх нь мэдмээр байгаа. Тэгэхэд одоо ажлын цаг болж байна. За тэгээд хэдүүлээ ажилдаа орцгоё. And the moon bright the night when everything changes.
За бүгдээрэнд нойроо мэнд цаг 6:46 болж энэ гадаа болол хэдийн харах болсон байна. За тэгээд өнөөдөр өдөр бол угаасаа бичлэг ерөөсөө хийгээгүй. Тэгээд өдөр чинь ажиллаа хийсэн. Тэгээд хоолны цаг тэгээд ажилд харсны дараагаар ерөөхдөө хувийн нэг жижиг сажиг зүйлсүүдээ амжуулчаад тэгээд нэг иймэрхүү өдөр өнгөрсөн байна. За тэгээд одоо бол нэлээд ядарсан байна. Тэгээд нойр бол өдөөс хойш нэлээд хурж эхэлсэн. Тэгээд нэг 5-10 минут жоохон дуу хичтэй мөг гиснэ. Ер нь бол гүрийгээд орой эртхэн амраа гэж бодлоо. Тэгээд өчтөр орой бол яалтчгүй сайн амарч чадаагүй. Тэгээд тэрнээс болоод яг сая жоохон ирчүүч дундарлаа. Одоо бол гэхдээ яг гой сайхан нойр үрж ин. Тэгээд нэг ганц цагтаа бэлдээд нүр амаагаад устаснаа ороод гарч муурнуудаа хоолчоод тэгээд нэг хөнгөн хөлөм тарахтаа идчихэд тэгээд орондоо орё гэж бодож байна. Тэгээд орондоо орчоод хэрвээ цаг байх юм бол бас хитэн номоо бас дуусгая гэж бодож байна. Тэгээд би нэг ном дуусгах гад ер нь өөртөө нэг зорилго тавьсан маа. Тэгээд ер нь энэ номыг яг ажилдаа явах замдаа трен дотор ингээд өглөө оройд уншдаг. Гэхдээ сүүлийн доног дандаа гэрээс ажиллаад яг дуусгаж чадсангүй. Тэгээд ямар тач одоо энэ чаленжийн үеэр бас тэр номоо дуусгая гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ орондоо орох бэлтгэлээ эцгээе. Өдөр манай дүү бит хоёр явж холноо. За 2 дахь өглөө нэмэнд одоо цаг 5:36 болж байна. Сая бас босоод муура хоолой бэлэн болох гэсээр талаас хөрхөн хэдэн минут өнгөрчлөө. За тэгээд өнөөгөлөө бол өглөөний цайндаа зөвөр банан ус уучаад явж хурж ирчээд өглөөний цагаа бэлдээ гэж бодож байна. За хэдүүлээ тэгээд жим руу явцгаая. Like deja vu, and when we spoke for months, what did you ever mean? How can they say that this is love when it goes like this? Get in your car and you'll lead to kiss. Гэртээ өрөөд ирлээ. За өнөөдөр болохоор жим дээр цээж хийсэн. За тэгээд миний хувьд бол тасалгааны үед өнөөдөр юу хөө ямар тасал их үү гэж нэг боддгоо. Тэгээд найз залгуудаагаа л бүх хөдөлгөөнүүдээ хийждэг. Одоо гэртээ хүрээд ирсэн байна. Яасан юм хэлэх юм уу? За өнөөдөр өглөөний цайнд чансан өндөө гэдэн. За хэдүүлээ өндгөө тавьцгаая. За өөрийнхөө хувийн юмнуудыг сая хийхэд дуусгачлаа. Тэгээд одоо 9 цаг болох гэж байна. Тэгэхээр ажилд орцгоо. За одоо оройны бараг 6 цаг болох гэж байна. Тэгээ сая ажиллаа 5-ын үед дуусчаад өөрийнхөө хувийн яг нэг хим эхлүүлээд тэгээд тэрнтэй нэг улаар сараа яг 1 цаг өнгөрснөг мэдсэнгүү. Тэгээд гадаа харсан чи харахгүй болчих. Гэхдээ яг нар жаргаад нэг гоё улаан тэгээд талцсан байдаг штэ. Яг тэгсэн байна. Тэгээд Австралийн надад нэг амар таалагддаг зүйл нь яг тэнгэр нь амар гоё нар мантахад жаргахад бүр амар гоё болсон байдаг. Тэгээд би танарт харуулъя. За тэгээд одоо хэдүүлээ яах вэ гэхлээр өнөөдөр бас 8:30 үед ер нь бол орондоо орох төлөвлөгөөтэй байна. Одоо л ерөөсөө нэг тийм ядарсан мэдрэмж ерөөсөө алга өчтөрийнхтэй харьцуулахад бол хамаагүй гайгүй байна. Тэгээд маргааш бол босоход гайгүй байхаа гэж бодож байна. Гэхдээ мэдээж бас нойроо сайн авахгүй бол маргааш өдөржингөө жоох өөр бүтээл муутай байж магадгүй. Одоо өнөөдөр 3 дахь өдөр учраас би тэгэд meal prep хийдэг. Одоо нэг дараагийн 2-3 хоногийнхаа хоолыг бэлдээд хөрөгчөндөө гэж тавьчихдаг. Тэгэхгүй бол бас хоол хийхэд тэгж ер нь бол цаг зарцуулмааргүй байдаг. Тэгээд үүний орондоос өөрт хэрэгтэй бусад
сурах одоо хийх юмнуудаа хийж ивэл айгүй хэрэгтэй. Тэгээд ойр тас төлөвлөсөн нэлээд хэдэн бас чухал ажлууд байгаа болохоор meal prep-ийг бол ойрын үед жоохон туршиж үзэж байгаа. За тэгээд төлөө явж хүнсээ цуглуулцгаая. Always ends the same. Ой, чи машин тавилгач штэ. When it was me and you. Every time. Энэ намайг гэртед гэрлүүд авч явсан шүү дээ. Тэгээ гаражинд хийж цаашлаа маргааш нэмлэг төслөгээ байжсэн чинь гаражны хаалган болгоод явуулсан байсан. Тэрнээс хойш надад жоохон муухай шүү дээ. Буцаа роуз дээр ирж байна. Энэ манай хүүхэн роуз. Жижигхэн чихтэй. За энэ манай chubby chicks. And it goes like Энэ жоохон айгаад тий. get your car, you'll need to kiss me. We'll talk for hours and lie on the backseat. За өглөөний минь 3 дахь өдрийн өглөө болж байна. За тэгээд өнөөдөр өглөө баг зэрэг хэцүү хүн бослоо. За яг өглөөгөө шууд сэрсэн. Гэхдээ орноосоо босох гэж ирнэл нэг 7-8 минут болсон. Тэгээд босч ирээд юмнуудаа хайгаад уг нь хуцаа бол бэлдээд унтсан. Гэхдээ юмаа хайгаад жоохон удчлаа. Тэгээ одоо бол цаг 6 болсон байна л хэдэ. Жим рүү ороход нэг 6 5 өдөр болж явах байх. Тэр орой 8:30-д уг нь орондоо орсон. Гэхдээ миний нэг ажлын лаптопыг бүрэн унтрааг байсан байлээ. Тэгээд надад юм notification-ууд ирээ. Тэгээд босоод ялцчгүй харсан. Тэгээд харсан чинь арай хит хитэн ажлууд үлдсэн байсан. Тэгээд манай нөгөө компани олоос болохоор яг энэ нутгийг Америк Англид байгаа багуудтай нэлээд ойрхон ажилтдаг. Тэгээд тэр хүмүүс бас бага юм бичсэн байсан. Тэгээд тэднээс бас хит хитэн юм хүлээжсэн болохоор тэрийг зазагаас хараад явуулчих гэж бодоод босоод 10-ийн үед ер нь бол унтсан баг. Тэгээд яг гайгүй харсангүй эрт унтсан. Гэхдээ өчигдрэгтэй харьцуулахад бол жоохон хүндсэрлээ. За ямар ч шийдвүлээ боссон юм чи явж юмд явцгаая. Every time I Зурга. meet somebody new, it's like deja vu. They sound the same. За манай найзлууд нэг орцсон. Тэгээ та анзаарсан бол би найзлуудгаа энэ чаленжийг хийж байгаа. Тэгээ бид хоёр бол өмнө дандаа эрт цугс ирж жин явдаг байсан болохоор манай найз болоо шууд айгуу дэмцэн. Тэгээд энэ чаленжийг болцоо гэж байгаа. Ажил нь 8-аас эхэлдэг. Гэтэ яг өнөөдөр оройд ч эхлэж болно. Ариун цэврийн өрөө орцсон хайгуур нь би явж кофегаа авах гэж. Манай хүн болохоор кофе нэг тэгж амар уугаад байдаггүй. Нөгөө өглөөний ялангуяа дасгалдаа орохдоо нөгөө pre-workout гэдэг ийм кафентэй юм уудаг болохоор ганцаараа уухгаа явж гин. Гэвчлэн аав ээжтэй кофе өглөө уугаад цуг юм ярангаа алхаад эсвэл энэ тэнд суудаг. Тэг яг өнөөдөр бол жоохон ажил ихтэйгээ болохоор одоо шууд кофе авчээ. Get in your car and you'll need to kiss. За стэрчэд муурнуудаа гадаа бакярдаа гаргасан. Тэгээд өглөө болгоо ер нь бол энэ хоёрыг цуг гаргаж байгаа. Тэгээд манай хоёр муур болохоор нөгөө нэг нь том нэг нь жижиг. Тэгээд жижиг нь болохоор айгүй сахилахгүй. Тэгээд гаргах болгонд иш жишээ цогтож гүйчих гээд байдаг болохоор заавал хүн харж гарахгүй болтгоо. Тэгээд өмнө нь бол ерөөсө жижигийг гаргахгүй томыг нь гаргаад тэгээ орчдгоосэн заавал нэг хараад ах шаардлагагүй угаасаа гэрээсээ нэг явдггүй. Тэгээд айгүй томоотой гадаа гарч зүлэг ногоо идчихээл тэгээ зүлгэнд зүр хөвтчихийдэг амар хөрхөн. Тэгээ сүүлийн үед нөгөө манай жижиг муур маань жоохон атаархаад том муур маань орж ирэх болгонд нь араас нь хөөж зодоо салахгүй байсан. Сүүлийн үед болохоор нэг бол хоёуланг нь гараад нэг бол хоёуланг нь гарахгүй яг ингэж байдаг болсон. Тэгээд би болохоор одоо агаар гоё хажуугаар нөгөө кофе янз бүрийн юм ууж хата агаар амьсгалангаа энэ хоёрыг гадаа гаргаад байгаа. Тэгээ сая яран яг гаргачаал кофего гоё уугаал байжсэн чинь нэг амар том шувуу гарч ирээд тэр шувууг манай хоёр агнах гад манай жижиг бол бүр аим сахилахгүй шууд үсрээл агнах гад тэгсэн чинь нөгөө шувуу нь бүр айхаар ингээ хушуугаа ирэлжсэн аа манай хоёр л ингээ дайрах гад ойртож. Тэгээ би бүр дунд нь амар айгаа за оръё гэдгсэн чинь энэ хоёр орохгүй. Тэгээ би уусаа хоёуланг нь барьж чадахгүй. Тэгээд нэгийг нь оруулчаад буцаж гарч ирээд нөгөөдгийг нь оруулах гад явчихсан чинь нөгөөт нь буцаж гарч ирээд ёо өстө бүр амар юм боллоо. Тэгээд за өнөөдөр ер нь хангалттай гэдэг нэг 2-3 минут гаргаж агаад буцаад оруулаад ирлээ. Тэгээд одоо цаг 7:38 болж байна. Тэгээ хідүүлээ. Одоо нэг хідэн хийх ёстой зүйлс байгаа. Тэгээд газ тэргээ хичээд тэгээ 9 цагаас ажилдаа орно. Тэгэлээ тэрний дараа уулзцгаая. За бүгдээрэнд нь орой мэнд. За цаг 6 цаг 24 минут болж байна.
Өдөржин л ер нь бол лаптоп дээрээ суугаад ажлуудаа, хувийнхаа юмнуудыг ол зохицуулаад тулаад өчигдөр нэрээ ширээний теннис авсан. Тэгээд өнөөдөр бол ерөөсө бөөнөрөө ширээний теннис тоглоостай. Тэгээд би сая бас 4-5 үед ажиллаа гайгүй зэгцэлчээд бас дүүнэр гэрт ирэхээр нь доошо бууж ширээний теннис болсон. Тэгээд манай муурч гэсэн айгүй сонирхоод хөрхөн голоор нь орж ирээд бөмбөг таслаадсэн. Тэгээд тэрнийхэн бичлэгийг бас иж ингээд оруулчих. Манай муур бол амар хөрхөн бөмбөг дуртай. Тэгээд ганцаараа ингээ хоккей эдэр бараг тоглоод энэ гэрээр дүүрэнгүүгээд явж байгаа. За миний болохоор өнөөдөр эрч үчээд өглөө бол яг хөө тийм амар хэцүү болсон гэж хэлэхгүй. Гэхдээ яг хөө нөгөө сэрчээл гадаа амар хүйтэн гэр нэлээд хүйтэн байгаа болохоор гоо ингээ халуун орондоо хөвтмээр нэг тийм мэдрэмжтэй шүү дээ. Яг тэгэж мэдрэгдсэн. Тэгээд нэг 10 минут орондоо жоохон хөвтөж байгаад боссон. Тэгээд 5-10-ын үед юу нь бол яг орноосоо боссон. За тэгээд жимдээ тэрнээсээ болоод бас жоохон оройтож очсон. Тэгээд баг зэрэг юм ядаралтай юм шиг нэг тийм мэдрэмж байсан ч гэсэн дасгал хөдөлгөөн хийгээл яг дууссан чинь миний бүр ирчүүч амар орсон. Тэгээд кофего уугаад бүр илүү ирчүүч ороод өнөөдөр нэлээд өр бүтэмж сайтай өдөр байлаа. Тэгээд нэлээд хитэн бодчихсан ажлуудаа бол амжуулсан. Яг одоогийн байдлаар бол нойр хөрөхгүй яг л ирчүүчтэй хിവэрэ байна. Тэгээд 2 цагийн дараа унтах хэвээр яг тэр үед бол нойр хүрээс их шуудчих. За одоо 6:30 болж байгаа гэдэг чинь ер нь бол өнөөдөр 8:30 дахиад орондоо орно. 2 цаг хэдүүлэнд нь байна. Одоо гарч муурнуудаа хоолчоо дахиад нэг хоол хийн. Тэгээд бид тэд нэг авсан мах маань өнөөдөр сүүлийн хэрэглэх ёстой хугацааны мэлээд нэг хил мах байгаа. Тэгээд тэр маха өнөөдөр бас ямар нэгэн хоол болгоё. Сайн мартаж нэг тиймэрхүү байна. Хэдүүлээ яв хоолоо болгоцгоё. Just like him. And it goes like this. You get in your car and your pizza kiss me. We talk for hours and За night on муурн the backseat. The time is 9 p.m. Have a good night. It's something that I hate. How everyone's disposable. За өглөөний мэнд өнөөдөр өглөө босгож жоохон өндөрлөлтэй байлаад буцаж ундангаа алдаад манай муур бараг өглөө яг 5 цагт босдог дадалтаа алдсан. Тэгээд бид нэрийг сэрэлээ. Тэгээд өнөөдөр нэлээ оройтож жим дээр ирлээ. Одоо цаг 6 цаг 10 минут болж байна. Гэхдээ яг босоод нөр гараа угаагаад дэжсэн ч угсаа шууд нойр сэрэгцэн. Тэгээд ер нь бол одоо гайгүй. Тэсээ хэдүүлээ явж байгаа. Тасглаа эцгээ. And it goes like this. We get in your car. За жимний дараа одоо цаг 7 өнгөрч байна. Тэгээд 45 минут апс болол over back хэлээ. Тэгээд яг одоо бол бүр ирчүүч амар амтагдчихээн. Одоо гэрлэг очиж байгаа сайхан үр бүтээлтэй хит хитэн хийх юмнуудаа хийгээд дуусгая. За тэгээд гэрлэг хайцгаая. Always ends the same when it was me and you. But every time I meet somebody new. За өдрийн 2 цаг болж байна. Тэгээд одоо бичлэг хийж шалтгаан гадаа амар гоё нартай бор орж ин танд харуулъя. And it goes like this. We get in your car and your pizza kiss me. We talk for hours and night on the backseat. And the moon bright the night when everything. За бүгдээр нь орой минь одоо цаг 5:33 минут болж байна. За өнөөдрийн хувьд бол ажил нэлээд гайгүй. Шал багтаа байлаа. Ер нь Австралийн ажлын соёлын хувьд миний одоо ажилласан компанийн хувьд бол 5 дахь өдөр айл болох чухал шийдвэр, чухал митингүүдийг бол нэг төлөвлөгөөс зайлсхийдэг. Тэгээд Монгоя энэ 7 хоног бол long weekendтэй. Нэгдүгээр өдөр банк холидейтэй. Тэгээд банкнд ажилладаг хүмүүс бүгдээрээ амарна. Тэгээд ихэнх ажлуудаа митингүүдээ бүгдээр ингэ хоошлуулаа. За амарчууд орж ирээд бүгдээр ингэ зохицуулъя гэдэг. Өнөөдөр бол хийх ажил маш бага байлаа. Тэр өглөө бичлэг дээр хэлжсэн. Орой хийх одоо хувийн ажлууд нэлээд хагалгаар тэднийгээ суугаад амжуулъя гэжсэн боловч long weekendтэйгээс санаад өнөө орой гэртээ гаднаас хоол авч байгаа, снэк авч байгаа, кино үзэхээр шийдлээ. Тэгээд дараагийн 3 хоног ажилгүй юм чинь бүх ажлуудаа амжуулчих байх. Тэгээд хэдүүлээ доо явж снэк болон хоолоо авчраад тэгээд өрөөндөө киногоо үзье. Somebody new. It's like deja vu. It's like they sound the same. It's like they know my skin. Every what they say sounds just like him. And it goes like this. За өглөөний минь
өнөөдөр чаленж маань сүүлийн өдөр тэгээд тэрийг дагаад бас нэлийн тогтолтой сэтлээ. Тэгээ манай найз залуу маань өнөөдөр 5-аас ажилтаа байдаг учраас ер нь 3 өнгөрөөгөөд сэрээ шинж нэг 4-өөс явсан. Тэгээд би ер нь бол тэрнээс хойш сэрэнг байж байгаад гэх орондоо за 5-алтал нэг жоохон байчи амарчээ гэж бодоод таацсан. Тэгээд амартаач төрөн босоод нүр гаруугаад ойр зүрийн юмнуудаа хийчээд одоо 6-д өгч जैन. Тэгээд доошоо том уралгаа буугаад ирсэн. Ойр зүрийн юмнуудыг амжуулах гасууч наа. За тэгээд өнөө өглөө хэдүүлээ. Нар манталд харж магадгүй. Тэгээд өмнөх хэдэн өдөр бол дандаа жим дээр чадаар мантцсан учраас ерөөсөө харж чадаагүй. За тэгэхээр өнөөдөр бас нар мантахыг харцгаая. Сүүлийн өдөр маань ер нь бол нэлээд эрч хүчтэй эхэлж байна. Өмнөх өдрүүд бол нэг дасгал хөдөлгөөн хийсний дараа л нэлээд эрч хүч орж исэн. Тэгээ өнөөдрийн төлөвлөгөөний хувьд бол жим руугаа бол явахгүй. 7 хоног бараг өдөр болгон жим орж ийн. Тэгээд 7 хоногт ер нь нэг 5 удаа жим ороход хангалттай гэж бодож байгаа. Тэгээд маргааш бас жим орж гарны засал үлдсэн маа. Ингээ миний микрофоны зэнийг дууссан. За ямар ч энэ өдрийн төлөвлөгөө бол ерөөсөө ойр зүрийн бүх юмнуудаа цэвэрлэж тавиад эх 7 хоногийнхаа ажлуудыг бичиж тавьсан. Арай минь өнөөдөр чаленж маань сүүлийн өдөр өнөө оройны бичлэг маань баг зэрэг өөр болно. Одоо 9 цаг болж байна. За тэгээд өнөөдөр өдрийн хувьд бол энэ 7 хоногийнхаа ресетийг хийгээд гэр орноо цэвэрлээд хувцсанараа угаагаад юмнуудаа цэгцэж тавиад дээрэс нь өөрийнхөө бас бичлэгнүүдээ янзлах гэх мэтчлэн хийх хэрэгтэй юмнуудаас хийгээд маш үр бүтээмжтэй өдрийг өнгөрөөлөө. За тэгээд өнөөдрийн хувьд бол сүүлийн хэдэн хоногоо дүгнээд за тэгээд яг энэ чаленж хийж ер нь хийх үү, хэр үр бүтээмжтэй болсон бэ? Ямар өөрчлөлтүүд гарав? Гэх мэтчлэн зүйлсүүдээ базаад нэг энэ бичлэгээ гэж бодож байна. За миний хувьд болохоор ерөөдөө юу гэж санагдсан бэ гэхээр зунтай харьцуулахад өвөл яг энэ чаленжийг хийгээд өглөө 5 цагт босох маань бас нэлээд хүндрэлтэй санагдлаа. Яагаад гэвэл нэгт амар харанхуй, хоёрт бол нэлээд хүүтэн. Тэгсэн ч гэсэн өглөө 5-т босох чаленжийг бол үргэлжлүүлээд явна гэж бодож байна. Яагаад гэвэл яг надад мэдрэгдсэн өөрчлөлтүүд нь сайн зүйлсүүд нь бол хамаагүй их байсан учраас энийг бол ялцшгүй дахиад бол хийн. Гол өөрчлөлтүүд базаад хэлэх юм аа. За нэгт нь болохоор нойр нэлээд сайн байсан. Яг ингээд өглөөс хэрэнгүүт үнэхээр сайн амарч чадсан нь яг хэдэн хоног бол мэдрэгдсэн. Өмнө нь бол би ингээд нэлээд хөрвөөгөө яг ингээд хагас унталттай байгаадсан. Ингээд шүн янз бүрийн юм болгоод ингээд амар хурдан сэрчдэг. Тэгээ ингээд хаяа нөгөө шүн доо нүдэ нэгэнгүүт нэг тийм унтчихагаад нүдэнээс юм биштэй ингээд зүгээр зүрмэлж байгаа нүдэнээс юм шиг тийм мэдрэмж төрүүлээд байсан. Тэгээд сүүлийн үед бол ерөөсөө нам унтаал өглөө нэлээд бас сайн сэржсэн. Тэгээд өглөө босоход ч гэсэн тэг яг ингээд үнэхээр сайн унтаж амарсан бүр мэдрэгдсэн. Ялцч өглөө эрт тосоо тэг өдөрчөндөө маш олон зүйлсийг хийнгүүт орой ингээд даяандаа ингээд нойр нүрээ дэрэн дээрээ ер нь толгоо тавингууд унтчихсан. Хоёрт нь болохоор үр бүтээмж бол ялцчгүй маш сайн байсан. За өдрийн эцэс өдрөө дүгнээд бодоод харангууд маш олон зүйлийг аль хэдийн амжуулсан байсан. Заримдаа бол тэг их таскуудаа амжуулсан. За одоо чи юу хийх вүлээ гэсэн өдрүүд ч гэсэн байсан. За өмнө нь бол миний өдөр ямархан байдлаар өнгөрдөг байсан бэ гэхлээр өглөө ажил явахдаа ер нь яг тулгаж босоод за ажилдаа ороод тэгээ голоор нь өглөөний цайгаа уугаад тэгээ кофендээ авчаад орой 4-5-ийн үед харангуйтаа жим руугаа яваад хурж ирээд гэрийнхэнтэй яриа, найзлуудаагаа яриа, тоолондоо идээд муунуудаа хоолоод байж тал унтах цаг болчдөг. Яг нөгөө хийх ёстой хувийн төслүүд бодож исэн зүйлсүүдэд маань ерөөсөө цаг гарахгүй байгаад байсан. За тэгээд ийм өдөр хоногуд үргэлжлэх тусамтай миний хувьд ч гэсэн ер нь сэтгэл санааны сөргөөр нөлөөлж бас эхэлж байгаа байхгүй тий. За тэгэнгүүт сая өглөө 5 цагт босонгууд ч тий яг өөрийнхөө төлөө хий гэж бодож исэн тэр бүх зүйлсээ ажил эхлэхээс өмнө бүгд ингээд хийгээд амжуулчингууд ажил хүртэл илүү үр бүтээмжтэй. Илүү олон зүйлсийг ажилдаа ч хийгээд гүйцэтгээд юм бүтээмжтэй өнгөрсөн. За тэгээд ийм маш олон зүйлсийг чи амжуулаад өөрийнхөө битсэн хийн гэж өөртөө амласан бүх зүйлсээтэй ингээд хийгээ явчихгоо чинь тэ тэрий чин дагаа шууд сэтгэл санаа бол өргөдөө. Энэ чаленжийн үед бол сэтгэл санааны үед бол сайхан байлаа. За гуравт нь болохоор нэг ажиглагдсан зүйл нь өглөө аль хэдийн эрт босоод жимд яваад дасгал хөдөлгөөн хийгээд тэгээд маш үр бүтээмжтэй завгүй байсан учраас тэрийгээ дагаад бас миний хооллолч гэсэн илүү жоохон эрүүлсэн юм шиг санагдлаа. За тэгээд өмнө нь болохоор би ингээд үе жоохон сахар идмээр санагдаад байдаг байсан. Энэ чаленжийн үеэр бол чихэрлэг юм идчихэмсэн гэсэн бодол бол гараагүй. Тэгээд яг өчтөр бит хоёр кино үзэхдээ хэдэн чихэрлэг юмсан. Тэрнээс бусдаар бол ерөөсөө чихэртэй юм бол идээгүй. Идээ гэсэн бодолч ер нь бол төрөөгүй. Тэгээд цаанаасаа тэгээд би өөрийнхөө төлөө иймэг цаг завыг зарцуулаад өглөө ингэж эрт босоод байж байгаа юм чинь. Болооч гэсэн гоё эрүүл болгочих гэсэн бодол цаанасаа орж ирээд бичлэг бол шаардлагагүй л яг эрүүл сайн хоолсон. За дөрөвт нь болохоор яг түрүүний хэлжсэн санаануудаа төстэй. Гэхдээ яг
сэтгэл зүйн хувьд маш эерэг сайн байсан. За тэгээд өмнө нь болохоор яадаг гэсэн мэтлэр заримдаа нэг өдөрт нэг юм чухал хийх ёстой зүйлүүдтэй. Тэгээд өдрийн турш би өнөөдөр яг энэ ажлыг амжуулах ёстой шүү гэнгээд бодоод тэрнээсээ болоод юм ядрах мэдрэмж бас төрж ирсэн хүмүүсээ бол яг ойлгох байх. Миний хувьд болохоор яадаг вэ гэхээр ингээ өдрийн турш заримдаа за өнөөдөр ингээд ажил харсны дараа жим рүү явна штэ. Нэг том ажил үлдсэн байгаа юм байна гэж айгүйх боддог байсан. Залангуяа ядарсан үед яана одоо ингээд ажил харсны дараа яаж ингээ ядарсан жимд явна гэж боддог. Тэгээд яг жим рүү явах тэр хугацаанд болохоор би нэг тийм за алгасчдаг ч юм уу гэсэн бодлоод нэлээх төрдөг. Тэгээ яг очиод дасгал хийгээд гараад ирэнгүүт юу баста ямар азар өнөөдөр бас ингээд дасгал хөдөлгөөн хийвэ маш гоё мэдрэгч ингэж боддог. За тэгэнгүүт 5-д босоод бараг сэрж амжаагүй байхдаа ингээд хийчингүү өдөржин ингээд бодоо те яа ингээд жим рүү явна гэж бодож байгаа бодол ерөөсөй байхгүй. Аль хэдийн тэрийг амжуулсан. Тэгэнгүүт чинь нэг өөрт илүү нэгэн цаг гараад ирсэн юм шиг нэг тийм гоё мэдрэмж төрт юм билээ. Та сонсч ирсэн бол нэг Eat That Frog гэх ном байдаг. Тэр номон дээр юу гэж гардаг вэ гэхлээр ер нь бол хүн аль болох өглөө эрт босоод хамгийн түрүүнд хийх зүйл нь бол нэлээд ингээ хоош нь тавьж байгаа. Хийхэд ядаргаатай хэцүү гэж бодож байгаа хамгийн царай муутай том мэлхийг нь эхлээд идэх гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт хамгийн хэцүү зүйлийг нь эхлээд хийчихэнгүүт чинь дараагийн ямар ч зүйл хийсэн гэсэн өөрт ч айгүй амар санагдах учраас бид нарыг хийж гүйцэтгэх магадлал нь илүү өндөр. Тэгээд илүү үр бүтээмжтэй маш олон зүйлсийг хийдгээ гэдэг нэг тийм концепттэй ном байдаг. За тэгэнгүүт заримдаас жоохон дургу байгаад байдаг тэр ажлаа газ ихэнд нь хийчихэнгүүт өдрийн турш маш амар амгалан байт юм лээ. Тэгээд сэтгэл зүйн хувьраа дагаад энэ чаленж үеэр бол маш амар амгалан сайхан тайван эерэг сэтгэл зүйтэй байлаа. За тэгээд ерөөхдөө ийм 4 давуу талыг бол би өөрийнхөө бие дээр мэдэрсэн. Цаашдаа энэ өглөө 5-д босдгийг бол хэд удаа яг ингээд дадал болгоод явъя гэж бодож яг өдөр болгон биш ч гэсэн гэрээсээ ажиллаж байгаа өдрүүдтэй бол айлгаас 5-д босоод жимдээ яваад тэгээ өдрөө эхлүүлэе гэж бодож байна. За тэгээ манай найзуулагийн хувьд бол яг энийг бүр өөрчлүүлээд өдөр болгон ер нь бол хийхийг хүсэж байгаа. Тэгээд баг багаар өөртөөхөө амьдрал яг ингээд хөвшүүлээд оруулъя гэж бодож байна. Тэгээ та хэд маань бас өөртөөхөө цагийн хуваартай амьдралынхаа нөхцөл байдал тохируулаад бас энэ чаленжийг туршаад үзээрэй. Ямар нэгэн эрүү зүйлийг бас мэдэрж одоо үр бүтээмжтэй байна гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгээ миний хувьд болохоор би нөгөө нэлээд шүн сууж юмнуудаа хийж амжуулах дуртай төрлийн хүн. Гэхдээ бас өглөө бас яг нэлээд эрт босоод хийнгүүд илүү сэргээг байд юм байлээ. Тэгэхээр та бас би одоо өглөөний хүн биш гэж бодож байгаа хүн байх юм бол тэр хамаагүй бас туршаад үзээрэй. Танд бас таалагдчих магадгүй. Гэхдээ ямар ч шин зүйлийг туршиж үзэхэд бол эхлээд ялтчгүй. Зүү байдаг нэг тийм муухай мэдрэмж бол төрж магадгүй. Гэхдээ тийм байлаа гэж шууд ингээ хайхгүйгээр те нэлээд олон хоног олон сар туршаад тэг үнэхээр таалагдахгүй байх юм бол тэрийг бас сольж болно. Тэгээд ер нь бол ямар нэгэн шин зүйлд бол боломжийг нь олгоод өөртөө амьдралаас ойр ойрхон ингээд шин зүйлсийг нэвтрүүлж өөртөө бас сорж туршиж үзэж байгаарэ. За тэгээд энэ чаленжийн маань хувьд бол та бас анзаарсан бол те би ял энийг 2 дахь өдрийн өглөөнөөс яг 5 цагт босоод ихэлсэн. Би бол анх бодохдоо за яг нэгтгэхээс уг 5-д босч эхлэе гэжсэн боловч яг нэгтдээ бол босож одоо амжаагүй. За тэгээд тэрний дараагийн нэгтгийг хүлээх гэснэ те ер нь яагаад бид нар заавал жил болгоо 1 сарын 1-ийг хүлээх ёстой юм. Яг ингээд шинэ ирч хүчийг олоод гоё мотивац олоо те ингээд шин зүйлийг эхлэнгүүтээ за дараа их сараас алнаа гэдэг те за нэгтгэхээс алнаа гэдэг юм те нэг тиймэрхүү зүйлс байнга байдаг штэ. Альцаа за би маргаашнаас эхлээд эрүүл хаалнаа гэдэг юм. Энэ удаад болохоор ерөөсөө яг ботсон цагаас хойш за одоо би яг энэ өглөө 5-д босдог энэ чаленжийг ер нь хийвэл нэлээд сонирхолтой байх юм байна гэж бодонготой за шууд маргаашнаас одоо яг эхлэе гэд шууд бодоод хэрэгжүүлээд явсан. За тэгэхээр хэдүүлээ те яг одооноос ямар нэгэн зүйл ботсон бол хийж зорьсон бол те ерөөсөө шууд тэр моментаас эхэлж айл ал хийж эхэлцгээе тийм ээ. Тэгэхгүй заавал ингээд дараа 71 дэх өдөр эсвэл эх сарын 1-ээс эсвэл энэ жил одоо бүр өнгөрлөө те дараа жилийн 1 сарын 1-ээс станараа амьдралаа шинээр эхлэе гэж ерөөсөө бодохгүйгээр хэдүүлээ шин зүйлсийг шууд яг одооноос хийж эхэлцгээе. За тэгээд үүгээр өнөөдрийнхээ бичлэгийг энд хүрээд өндөрлөё. За тэгээд та бүдэд маань нэг ч болов шин санаа урам зориг бас оруулсан бахаа гэж найдаж байна. Дараагийн бичлэгүүдээр ямархуу чаленжууд ямархуу контент үзмээр нь та санаа бодлоо комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд олон контентуудыг чаленжуудыг би бас ботсон байгаа. Тэгэхээр утгагүй маш олон видеонуудыг араас нь оруулах болно. Тэгэхээр та хэд маань баталгүй subscribe дараад дараагийн бичлэгтээ маань цуг байгаарай. За тэгээд дараагийн бичлэг хүртэл бүгдээрээ түр баяртай.